Hi, this is Kevin Сайн Clemenstein. I'm байцгаана here уу? with Mark Би Hensey. We Kevin were on the Clipstein байна. Canadian team Надтай that хамтаа helped архитектор the Марк Хенц Mongolian байна. team in developing Бидний the хувьд STEP Arena. Степ We're Арена really төслийн excited багийнхны about where you хүрсэн guys got амжилтанд to. That сэтгэл this is хангалуун байгаа such an бөгөөд exciting бид энэхүү project for гайхалтай us to төсөлд have been гар involved бие with. оролцсондоо And таатай байна л да. congratulations Тиймээс on all the hard өнөөдрийг work хүртэл хийсэн ажил, and гаргасан all үр the дүн efforts бүхэнд to чинь date. баяр This is going to be хүргэе. a Баярлалаа Кевин. Өөрийн эх орондоо анхны мөсөн өргөтэй болж байгаа нь монголчуудын хувьд бахархууштай үйл явдал болж байна гэж бодож байна. Энэ нь мэдээжээр хүүхэд залуучуудын олноороо хоккей болон уран гулгалтын спортоор шамдан хичээллэх улмаар төв дэлхийн тэмцээнүүдэд оролцох боломжийг нээж өгч байгаагаараа онцлог. Тийм шүү, гайхалтай. Тун удахгүй бид Канад болон Монголын залуучуудын хоккейн багуу тоглохыг харна. Тийм ээ. Мэдээжээр Монгол шиг улсад иймэрхүү бүтээн байгуулалтын ажилд оролцоно гэдэг бидний хувьд нэлээд өвөрмөц байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Өөрийн хариуцсан ажлын хүрээнд эргэн тойрны барилга байгууламжийг харах нь хүртэл сонирхолтой байсан. Харин таны хувьд ихэр онцлогтой байсан бай. Яг одоо шууд санаанд орж байгаа зүйл бол Кевин болон миний урдны олон мөсөн ордны төслийн туршлага дээр үндэслэн барилгын хэсгийн шийдлүүдийг багийн бүх гишүүдийн оролцоог ханган хийсэн нэг онцлогтой. Энэ нь бидний харьцангуй жижиг байгууламжид маш их хэмжээний зорилго үйл ажиллагааг багтаах, түншлэн гам болон модон хийцэлдийг хэрхэн хослуулах тал дээр сонирхолтой шийдлүүд хийх боломжийг олгосон. Түүгээр зогсохгүй Монголын эдийн засагт дөрвтэй нэмэр болох, иргэдийнх нь бахархал болох энэ төслийн хүрээнд багийн гишүүн бүр авиас чадвараа бүрэн дайчлан ажиллаж байна гэсэн Золбоогийн хэлсэн саналтай би нэг байна. Тийм ээ. Миний хувьд Золбоо бидэнтэй хамтран ажиллаж, бидний гуламд ажиллаж буй туршлагыг авч, модыг гам болгон өөрчилсөн шийдлүүд. Мөн дээрэс нь хоккейн талбай мөс суудлаг гэхээсээ илүү барилга байгууламжийг бүхэлд нь оновчтой шийдэл гарган зохион байгуулсан нь хамгийн гайхалтай байсан. Тэгэлгүй яах вэ? Кевин хоёулаа урд нь ч гэсэн олон удаа ярилцаж байсан. Золбоо болон Батмунх нарын хамт олон үнэхэрийн авиаслаг дэлхийн төвшний гүйцэтгэлтэй байсан бөгөөд энэхүү төсөл нь яалтчгүй үндэсний бахархал болсон бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байна. Түгээрж зогсохгүй миний оролцсон энэхүү Степ Арена төслийг олон улсын спорт архитектурын байгууллага онцлон тусгай өгүүлэл нийтлэхээр сонирхож байгааг дуулгахад бас таатай байна. Гүйцэтгэсэн багийн хувьд ч хүсэлтэд тус байгууллагын шагналд тодорхойлох байхаа хэмээн найдаж байна. Өөр сонирхолтой хуваалцах зүйл юу байна? Миний хувьд хэдийгээр энэ төслүүд шууд холбоотой биш боловч Виктория болон Ванкуверийн хооронд усан заваар явж байхдаа Монгол найз нар маань 5 шиг халим харж ихэд баясан надад одоо хүртэл нүдэнд харагдаж байна. Both humpbacks and orcas and the expressions on their face. That was a real special event, not related to the project, but it was pretty wonderful to see. Тэдэн сонирхолтой байх. Тэр аяллаа үеэр монголчууд болон манай багийнхан нэлээд үүд одонсож чадсан бөгөөд зарим нэг урд ирж байгаагүй хүмүүстэй Канадыг жаахан ч гэсэн танилцуулж, Кевин бид хоёрын хамтдаа загварыг нь гаргасан барилгуудыг харуулж чадсандаа баяртай байна. Одоо бол Батмунх Золбоо нар бараг бидний өмнөөс хүмүүст мөсөн өргөөнүүдийг үзүүлж танилцуулах хэмжээний мэдлэгтэй болсон гэж би бодож байна л да. That I think Zolbo and Batmunk could probably give tours of arenas in Canada now very knowledgeably. Тийм ээ. Ялангуяа өргөний төсөл дээр ажиллаж үзээгүй энтхийн зарим архитектуруудаас илүү туршлага хуримтлуулсан байх. Энэ төсөл хамрагдах нь миний хувьд хийхэн нэр төрийн хэрэг байсан. Канадын засгийн газар болон ноён Стивен Баттенсон надад эхлээд хандаж тэгээд удалгүй таны олон улсын туршлагыг харгалзан үзэж оруулсан бөгөөд олон улсын төвшөнд канадчууд бид энэ төрлийн мэрэгжилтнүүд хэмээн тооцогдох болсон явдал нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Харин таны хувьд What about yourself? Is there something about it that really meant something personal to you?
Тийм ээ, та маш чухал санааг хөндлөө. Ялангуяа Стивен бидэнд хандсан нь маш ач холбогдолтой. Нэр хүндий хэрэг байсан. Миний хувьд архитектор төдийгүй хоккейн тамирчин байсан утгаараа хоккейн ордон болон энэ төрлийн олон олимпийн стандартын бүтээн байгуулалтад оролцсон бөгөөд миний хувьд мөсөн спорт дөнгөж цэцэглэж эхэлж байгаа улсын бүтээн байгуулалтанд оролцож Монголын авиаслаг мэрэгжилтнүүдтэй найзуудтай хамтран ажилласан нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Мэдээж цар тахлын аюул холдох үед Кевин бит хоёр Монгол зочилж STF аренад хоккейн тэмцээн ч юм уу томоохон концерт үзээд суух цаг ирнэ хэмээн би хувьдаа маш их найдаж байна л да. Short circuited any chances, Kevin, you and I had of potentially coming, but I'm hopeful that one day I can come to visit Mongolia, see Step Arena, and maybe see a hockey game and a huge concert there. Тэгвэл их сайхан байна. Бид одоогоор аялаж зочлох өргөний нээлтэнд оролцох боломжгүй байгаад тун харамсалтай байна. Гэхдээ бид та бүхэнд сайн сайхныг хүсье. Мөсөн өргөө бол тун гайхалтай бүтээн байгуулалт болсон. Бид бол ордны дизайн, барилгын чанар, ажлын хурд зэрэг бүхий л зүйлд үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Нийт Монголынхоо баг хамт олонд халуун баяр хүргэе. Mongolian team. Anything else you'd like to say, Mark? Дахин хэлээ баяр хүргэе. Хизээ нэгэн цагт би Монголд очихвол дэшүүрээ заавал авна. All right. За сайн сайхныг хүсье залуусаа.